Монгол Улсын ерөнхий сайд учруулан нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий наримчгийн дарга Дайн дэлхийн ногоо хөгжлийн институтын ерөнхийлөгч бөгөөд удирдах зөвлөлийн дарга Чингис хаан тэргүүн зэргийн одонд Ban Ki-moon-ийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Алтаа Дамсан доктортой байдлын яриа хэлцээ олон улсын чуулганыг өнөөдөр 4 дахь удаага амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын харилцаа хамтын ажиллагаа ардчлалын нийтлэг хүнд зүйлс тулгуурлан өргөжин хөгжиж харилцан ихтгэлцэл улам бэхжиж байгааг онцлон тэмдэглээд Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижимян үндэсних баяр наадмын хүндэт зочноор Монгол улсад төрийн ажил хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр ерөнхий сайд учрал засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засаг бизнесийн орчныг сайжруулах хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын шинжилгээний талаар танилцуулж, Монгол улс энэ оны 8 дугаар сард зохион байгуулах нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын ач холбогдлыг онцоллоо. Мөн талууд бүгд найрамдах Солонгос улсын санаачлагаараа байгуулагдсан Дайн дэлхийн ногоо хөгжлийн институтын Монгол улс дахь үйл ажиллагаа цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа баталсныг онцолж, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Дайн дэлхийн ногоо хөгжлийн институттэй тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулах нь Монгол улсын ногоон шилжилтийг бодитоор дэмжих, олон улсын санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойг талууд онцолжээ.